Монголчуудын түүх бол дэлхийн түүх юм. Эх орны түүх бол чиний түүх юм а гэж түүхч Үлзийбаатар нэгэнтээ хэлсэн. Монгол улс улсын хилийн түүх гэдэг тэгэхээр таны, миний, бидний түүх гэж хэлж болох нэ. Миний би яг одоо улсын хилийн музей зогсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгээ бид олон улсын музейн өдөрт зориулан бэлтгэлээ. Музей гэж юу вэ? Соёлын үнэт зүйлийг цуглуулах, судлах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх чигүүрэг бүхий ашигын төлөө бус соёл шинжлэх ухааны байгууллагыг музей гэнэ. Музей нь ариун газар гэгддэг бөгөөд өөрөөр хэлбэл урлаг соёл, шинжлэх ухааныг хамгаалагч дээрхийн хийд гэх нь бий. Хүн төрлөختөнд хэдэн зууны туршид соёлын үнэт төвийг түгээн дэлгэрүүлэх сурталчилгааны гол хэрэгсэл болсоор иржээ. За ер нь музей гэдэг ойлголт бол шинэ ойлголт биш. За хүн төрөлхтөн өөрсдөө л оршин одоо бий болсон цагаас эхлээд өөрсдийн гэсэн музейг бий болгож ирсэн байдаг. За үүний хамгийн тод жишээ бол одоо эртний хадны сүг зураг альва төгсөөлөн дурсаж зүйлс. За энийг бол одоо хойч үедээ таны мэдүүлэх зорилгоор одоо хүн төрөлхтөн чулуун цэцгээс эхлээд ингээд музей гэдэг зүйлийг өөрсдөө бий болгосон байдаг. Музей бол бас маш асар их одоо таны мэдхүн өндөр ач холбогдолтой. Ер нь одоо музей гэдэг бол өөрөө одоо нөгөө соёлын бие төв болон бие бус өвтөд шууд одоо амьд харьцаа үүсгдэг. За тэр төсмө одоо музейгээр дамжуулаад хүүхд залуучуудад эх орон зүтгэл хүмүүжил, за одоо Монгол бахархал, за мөн дээрээс нь таны мэдхүүн соёлын асар их одоо үр өгөөжийг өгдөг. За тийм ч учраас одоо хөндөрлөлтөн одоо музейг хөгжүүлсээр ирсэн. Музей бол нийгэмд байнга өөрийгөө таниулж, музейн үйл ажиллагааг таниулан сурталчлах, музейн үүрэг оролцоог бол үргэлж нэмэгдүүлж байх ёстой. Нийгэм төлөөсөн үүрэг бол ерөөсөө Монгол улсын түүх, соёлыг ард түмэнд танин мэдүүлэх, цэргийн музейн хувьд бол цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх байгууллагын нэг бол музей ялцчихгүй мөн. За бид улсын хилийн музейн талаар өгүүлэх юм нь Монгол улстай хамгийн том тооцогдох Монгол цэргийн музей, үндэсний аюулгүй байдлыг хангахад тусгаалсан чиг үүрэг бүхий байгууллагуудаа анхны виртуал систем шилжсэн цагдаагийн сүлд музейн үйл ажиллагааг эхлээд сурвалжлан хүргье. За музей маань одоо хуучин чулуун зэвсгийн дээд чатнаас өнөөгийн цэрэг армийн түүх гэдэг энэ олон мянган жилийн түүхийг үзүүлсэн ийм баялаг музей байгаа. За манай музей бол одоогийн байдлаар байнгын үзүүлэлгийн 4 танхимтай гадна ил талбай техникийн үзмрүүдтэй энд одоо 1939 1945 оны чөлөөлөх дайнд хэрэгжилжсэн сүүлдээ ардын аримд хэрэглэгдэж байсан зэвсэг техникийг гадна ил талбайд үзүүлдгээрээ бусад музейгээс ялгарх онцлогтой байгаа. За музей маань одоо нийтдээ 9710 үзмэр цуглуулгатай 13 төрлийн сан хөмрөгт хадгалагдж байдаг. Музей гэхээр л зөвхөн нэг уйтгартай орж ирэл үзэл гараал хаяг тайлбарыг үзэл үзмрийг хараад ингээ өнгөрөх бус үзэгч маань одоо сүүлийн үед маш олон шаардлагуудыг тавьж сонирхолтой байдлыг эрэлхийлэх болсон үүнтэйг уялдуулаад бид бүхэн боловсролын ажил олон талт хэлбэрээр зохион байгуулж байна. Сургууль дээр нь очиж музейг таниулах нүүдлийн музейг ажиллуулж байна. Орчин цагийн музей өсч хөгжсөний одоо 98 жил болж байна. Нодлон одоо 2021 онд Монгол улс анх удаа музейн тухай хуультай болсон. Энэ хуулиндаа бүр зааж өгсөн байгаа. 0-16 насны хүүхдийг музей үн төлбөргүй үзүүлнэ гэд. Энэ маань бол маш сайн өгөөчтэй арга хэмжээ болж байгаа. Хүүхдүүдэд музей болгон нээлттэй болсон. Хүүхдүүдэд үн төлбөргүй үйлчилж байна. Ийм учраас музейн үзэгчийн тоо бол жилээс жил ирэх тусам улам нэмэгдэж байгаа.
онд цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой тохиосон энэ ажлын хүрээнд Монголын цагдаагийн байгууллагаас цагдаагийн музейг одоо орчин үеийн чиг хандлагаар хөгжүүлэх, шинжилэн дэглэх ийм ажил арга хэмжээг чиглүүлэн зохион байгуулсан. За энэ ажлын хүрээнд манай цагдаагийн музейн виртуал музей Монгол улсын анхны виртуал музейгээр тодорсон. За музей маань одоо виртуал музей дотроо цагдаагийн байгууллагын шилдэг 100 үзмэр, за мөн танин мэд хүн одоо 25 контентоос бүрдсэн байгаа. Энэ контентууд нь дотроо мөн цагдаагийн албаны онцлогийг харуулсан контентууд болон за танин мэд хүн контент тухайлбал Монгол орны дархан цаазд газар, гол мөрөн, байгаль, шинжлэх ухааны янз бүрийн ололтууд, мэдээллүүдийг багтаасан байдаг. За сүүлийн үеийн музейнуудын гол онцлог бол орчин үеийн техник, технологи суурилсан ийм чиглэлээр хөгжиж байгаа. За манай виртуал музейний тухайд бол та бүхэн музейд ирснээрээ Oculus VR төхөөрөмжийг нүдэндээ зүгээд за цагдаагийн байгууллагын 100 шилдэг үзмэртэй танилцах нь. За мөн одоо өөрийн очиж үзээгүй Монгол орны дархан цаазтай газруудад VR төхөөрөмжийн тусламжтайгаар яг дэрэгд нь очисон юм шиг, орчинд нь очисон юм шиг үзэх юм боломжтой. За бишгүй дөрөндөө орчихсан. Энэ VR төхөөрөмж тэгээд 2021 онд Америк нэгдсэн улсад одоо хамгийн сүүлд бүтээгдсэн технологи гэж байна. Тэгээд энэний дараагийнх бол гарсан гэж байна. Тэгэхээр нөгөө яг техник, технологийн дэвшил маань маш хурцтай байна гэсэн үг тийм. За ямар гайхалтай юм бэ? Би ч сая нөгөө бурхан алдуу ороод онон голыг өгсөд бүр Нарны аймаг аялаад Барилгууд дээр газар даа. Тий. Үнэхээр энэ нөгөө юм гайхалтай мэдрэмж юм байна. Тэр хөвчлөгээр аялж явах чинь тэр нөгөө дуу нөөрөө ингээл яг нөгөө Монгол ахуйд аваачаад өгчхийн яг нөгөө одон гарын хэрэгс дээр очих чи өөр ирэхгүй бас юм мэдэрч шүү. Эмэгтэй хүмүүсгээд бурхан алдуу уулан дээр гарч болохгүй гэж. Бид нар бол гарчаад байгаа шүү дээ. Сая юм тэгээ хүний хэмээрээ сэргийч идэрлээ шүү дээ. Тий. Яг тэгэхээр музейн чиг хандлага маань яг ийм одоо бодит тэгээ сүүлийн үеийн хөвшилтэй техник, технологиор ингээд нэвтэрж байгаа. Үүнийг бас ингээд музей үзэж байгаа үзэгчид маань бас танин мэдгүй ач холбогдлоос гадна одоо соёлын ер нь бол асар олон бас ач холбогдол байна гэж хувьдаа харлаа. Энэ бүхнийг хэрэгжүүлж байгаа бас танай хамт олон туршлага уулзах сайхан байлаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд манай музейд зочилж ирсэнд шинэ зүйлийг одоо бас олон нийтэд таниулах тийм ээ. Энэ ажлыг санаачлан хийж байгаа та бүхэнтэй бас маш их баярлалаа. Намын төөрөө нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоол гарч. Тэгэхээр хэлийн цэргийн түүхийг биш музей байгуул гэж. Тийм тогтоол гарсан юм л да. Тэр тогтоолыг авчхад музейгээ байгуулах ийм ажилд хэлийн цэрэг орох юмаа гэтэл нийгмийн аюулгүй самлах яамнаас байсан дижит гой. Яамна музей болгоё. Нэгэн шийдвэр гарсан яамна хэмжээний би барилгыг бариулъя. Тэгээд тэр юун дээр ялаа таны чатрын тэнд барилга бариулээд тэнд нийгмийн аюулгүй самлах яамны музей байгуул. Тэгээд энэ хүн музей маань 1983 онд анх удаа ашиглалтанд одоо нийгмийг аюулаас хамгаалах яамны музей гэж ашиглалтанд орсон байдیں۔ Энэ хүн музей маань одоо цагийн эрс одоо түүхийн нухчаанд одоо 1990 онд Монголд одоо ардсан хувьсгал ялснаар одоо соёлын байгууллагууд ихэнхдээ татан буугдсан.
Үүний нэгэн адил одоо Нахаямны музейг маань бас энэ шуурга зах зээлийн одоо шуурга бас нэргэж одоо манай Нахаямны музей татан буугдаж хамгийн сүүлд одоо манай Хөлийн музей үлдээд эд мөрийнхэн баримтыг одоо 91 оны эцэг хүртэл үзүүлсэн байдгийг. Тэгээ 1997 оны 10 сард би музейг авсан. Тэр нийгмийг аюулгүй хамгаалахын яамны музей чигээр авсан. За ингээ яам бууцсан чинь цагдаа тасраад ерөнхий газар болоо явчихлаа. Улсыг аюулгүй хамгаалах байгууллага Хөлийн сорог нэг ам бүлгүүл нэг тийшээ тасраад адуулж өгдөг. Хэхэм чинь ингээд ийш тийшээ тарсан юм болоо нэг өөрөөсдөө ийм үзүүлдэг юмнуудыг нөгөөдөл чинь тарааж аваад алга болдог юм байна. Тэгээ би нэг тагнуулын юм ерөнхий юуна Хөлийн сэргийг юм хадгалаа тэр баашингээ сахиад байж байсан чинь хийх ажиж болдохгүй ерөөсөө тэгээд нэг л тэгсэн чинь улсыг аюулгүй хамгаалах аюулгүй байдлыг хангах ерөнхий газар гэж Хөлийн цэрэг аюулгүй одоо тэр цагдаагийн юуна тагнуулан байгуулагч нэг тийм газар байж байсан. Тэгээд тараагаад Хөлийн цэргийг биеийн даалгасан газар болгоод салгачдаг юм байна. 97 онд тэгээд бүхий маань буулгаж хулгайд алдан барин байж арай гэднийг нүүлгэж ирж энэ өнд оруулсан. За улсын Хөлийн музей 1998 онд Хөлийн цэргийн соёлын төвийн хувцсны үлгүүрийн байрыг ашиглаж дахин байгуулагдсан. Тус музей нийтдээ 1000 гаруй үзүүртэй. За одоо байр өрөө тасалгаанаас шалтгаалж нийт үзмөрүүдийн 60 гаруй хувь нь энд байрлуулж одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За бид хил заншснаар ялалт за Тэнгис кино театрын баруун талд хурж ирээд байна. Миний хард харагдаж байгаа объект бол тухайд улсын Хөлийн музей анхлан байгуулагдсан юм зориултын объект юм а. Тэгэхээр энэний дагуу хурандагаасаас тодруулъя гэж байна. Хурандаа тэгэхээр энэ харагдаж байгаа объект бол тухайд улсын Хөлийн музей байрлаж байсан гэж ойлгож болох уу те? Тий. Анх 1983 оны 7 сарын 15-нд Хөлийн цэргийн 50 жилийн ойгоор тус музей анх нээлттэй хийсэн. За Улаанбаатар хотод Ленинийн музейн дараа баригдсан зөрүүлтийн ийм 2 давхар музей зөрүүлтийн байр баригдаж ашиглалтанд орсон байдаг. Тэгэхээр энэ музейн үзмэрийн бараг 85% зөвхөн Хөлийн цэргийн үзмэр ингэж эзэж ийсэн. Тэгээд 1990 онд нийгэм аюулгүй хамгаалах яам татан буугдахад улсын Хөлийн музей нэртэйгээр одоо нэрээ өөрчилж энд үйл ажиллагаа явуулж ингэж ирсэн. Музей үзмэр бол 2 давхартай байдаг. За энэ том одоо зөрүүлтийн нэгдсэн юм байр байсан. Мини кино театртай. Тэгээд орчин үеийн одоо тэр үедээ гэрэл зургийн лабораторитой ийм одоо иж бүрэн ийм музей барилга байсан. 2 давхарч ирээсээ тэр чигээрээд үзмэр байсан шүү дээ.Ээсээ ямар ч юу эргэн дөөр тойроод ингээд дуугүй ингээд явчихдаг үзмэр. За нэг давхарт болохоор кино театр байсан. Төв хаалга нь одоо хаана байсан? Төв хаалганууд энэний цаана байсан. Энд наан хаалга гаргасан байна. Энэ хаалга байгаагүй. Тэгэхээр энэ дээд дээр энэ жижиг сонхнууд биш үү? Энэ цаашаа болохоор юу байсан? Кино театр байсан. Тэг хүүхдүүд нөгөө музей үзчихэл. Залуучууд. Тэгээд энд ороод одоо тэр кино үзээд тэр үе одоо цэрэг их орон сэдвүүдтэй кинонууд зөндөө байсан шүү дээ. Тэр кинонууд үзээд ордог байсан. За Монгол улсын ууган музейнуудын нэг тооцогдох улсын Хөлийн музей миний энэхүү ард харагдаж байгаа объектэд байрлан тухайн үед одоо ард иргэд хүүхэд залуус цэрэг их оронч үзлийг төлөвшүүлэх гол хэрэгсэл одоо сурчлагын үндсэн хэрэгсэл болон үйл ажиллагаагаа явуулж байжээ. 1992 оны 7 дугаар сарын 16-наас эхлэн улсын Хөлийн музей нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон байна. 1997 оны 9 дугаар сард төрийн өмчин хорооны шийдвэрээр музейн барилгыг дуудлага худалдаанд оруулан худалдсан учраас Хөлийн цэргийн удирдах газрын даргыг 1998 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 174 дугаар тоот тушаалаар одоогийн байранд шинжилэн байгуулж 1998 оны 9 дугаар сарын 14-ний өдөр нээсэн юм. Монгол улсын Хөлийн түүх хаалттай хаалганы цаана тоосонд дарагдан ийхүү хадгалагдаж байна. Нэгэн байгууллагын түүх гэхээс илүүтэй нэг улсын оршин тогтносон үндэс нь энд бий. За тэгэхээр музей маань энд байранд 24 жилдээ ажиллаж байна. Тэгэхээр энэ одоо зөрүүлтийн одоо бус байр учраас
музей үзүүргүүдийн одоо чанар байдал алдагдах шаардлага хангахгүй ийм байдалд одоо бэрхшээл бий болж байгаа. Улсын хэлний музей 1000 орчим үзмэртэй үүнээс одоо 60 орчим хувийг Улсын хэлний музейд дэглэн байршуулсан байдаг юм байна. Үлдсэн 40 орчим хувь нь бол одоо яг миний орхиж байгаа сан өмөргийн өрөө. За минийхэр бол агуулгын зойронд байрлсан байдаг юм а. Тэгэхээр яг энэ ямар нөхцөлтэй хэлний түүх маань хадгалагдж байгааг бүгдөө хамтдаа орж бас үзье гэж бодож байна. За сан өмөргийн өрөө маань ороод ирсэн яг нөгөө винийг давхар учраас нөгөө агуулгах зойр ямар гэдэг л орж ирэнгүүт бас нэг тийм бүхшмэл шороо тоосны үнэр. Тэгээ энэ ер нь бол нөгөө та бүхэн харж байгаа яг энэгээр бас нөгөө халуун хөт туусны шугам явж байгаа. Манай сан хүмүүрэгч бас хэлжсэн маш халуундаа маш халуун ийм бүхшмэл ийм орчин нөхцөл байдаг юм байна. Яг үнийг хэлэхэд ингээ хүрэхээр бас их шороо тай юм байна. Одоо Монгол улсын хэлний түүх, хэлчдийн маань энэ олон жилийн одоо баатарлаг амиа өргөж бүтээсэн түүх ингээд хадгалагдж идэг гэхээр надад бас яг сэтгүүлч хүний хувьд яг өндөө эмзэглэх сэтгэл төрж байна. Юу вэ? Өдөр бидний бас нөгөө очсон. Анх Улсын хэлний музей байрлаж исэн тэр нөгөө юу штэ ялалтын анхны байрныхаа гадаа бас нэг ийм зураг байх юм. Музейн үзмөрүүд нь тусгай одоо байр тусгай нөхцөл шаарддаг. Одоо өрөө тасалгааны агаар жуулт, чийгшилт, температур гээд энэ одоо горим одоо манай энэ музейд бол зөрчигддөг. За Монгол улсын түүхийн салшгүй нэг хэсэг нь улсын хэлний одоо түүхтэй салшгүй холбоотой гэж би хувьдаа боддгоо. Өвөг дээдсийн халуун ам бүлээн цусаа урсгаж тогтоосон энэ их улсын маань хэлний түүх яг энэ одоо та бидний харж байгаа энэ танхимд хадгалагдаж байгаа гэхээр өөрийн хэрэггүй харуулсах сэтгүүлч миний хувьд төрж байна. За хэлний цэргийн музейг бас үзэж сонирхлоо. Тэгээд тусгаар тогтнолын үнц нь ер нь Батлан хамгаалах салбарын одоо цагийн одоо түүхэн хөгжлийг бол бас залуу хойш үедээ үлдээж өөрсдөө тодорхой мэдлэг мэдээлэл хоримтлуулж авах. Цаашдаа хойш үедээ одоо ер нь эх орон тусгаар тогтнолын үнцнийг мэдрүүлэхийн тулд бас бидний тодорхой мэдээлэл цуглуулж бас өнөөдөр сайхан үйл ажиллагаатай танилцлаа. Хэлний цэргийн музей маань бас ер нь зайдлын хувьд бол бас жижигхэн байна. Гэхдээ түүхийн үзмрүүдийн хувьд бол бас сайхан бодит сайхан үзмрүүдтэй байна. Ер нь цаашдаа бол бас одоо хэл хязгаар ер нь одоо Монгол улс өнөөдрийг хүртэл оршин тогтнож ирсэн одоо тусгаар тогтнол маань хэл хязгаартай холбоотой учраас Хэлний цэргийнхаа музейг бол бас олон улсын одоо музейн стандартын төвшөнд стандартын музейтэй болоосоо л гэж бодож байна. Одоо үе үеийн баатруудыг, үе үеийн генералуудыг алдаршуулсныг тий бидний одоо алдар гавьяг ингэж бид бүхэн танилцуулныг бүрчлэн танилцуулж байгаа нь үнэхээр их таалагдж байна. Тэгээд энэ одоо музей тавигдсан үзмрүүд бол манай хүмүүст үйлчлэгийн ажилчид бол маш их таалагдж байна тий. Болдог бол зургийн дараад авъя гэсэн хүмүүс л их тэгээд нөгөө зураг даржуулахгүй юм чи яах вэ? Үнэхээр сайхан байна. Миний хувьд Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байрлах дамаг төвд байдгийн ставаас яг одоо хөрөлцөөрсөн тийм болохоор яг нөгөө манай ставтай холбоотой түүхэн хэсэг хамгийн их таалагдлаа. Яагаад тэгэхээр яг тухайн нөхцөл байдал орчныг яг бодиттой юм шиг дүрсэлж хүмүүст бас тэр хүмүүсийн гавьяа тулсыг үлдээх одоо хүргэх ойлгуулах тийм хэмжээнд маш сайн тийм гоё үзмрүүд байгаа байна гэж бодсон. Яг энэ музейтэй танилцаад яваад ирэхээр миний мэдхгүй маш олон зүйлс байдаг юм байна. Тэгээд энийг бас энгийн арт түмэн бүгдээрээ мэдвэл одоо хэл хамгаалтыг одоо тэнд ажилладаг хүмүүсийг бүр улам их илүү үнэлж одоо эх орны үнцэн тусгаар тогтнолыг илүү их хэрхэмлэн хайрлах сэтэл төрөх болов уу гэж бодсон. Гэхдээ хэлний музейн хувьд маань одоо яг нийтэд нээлттэй бус зөвхөн нөгөө зочид төлөөлөгчд нэг юм тодорхой хүрээнд үзүүлдэг учраас музейн үйл ажиллагааг нэлийн гадагш гаргасан музей тийм хязгаарлалт байх хэрэггүй байхгүй юу. Яагаад гэвэл тэр чинь одоо олон нийтэд үйлчлэх ёстой. Музей гэдгийг нийгэмдээ таниулан сурталчлах ёстой. Хэлний цэргийн маш олон сайхан бааtruуд биш үү? Тэр 1943 онд одоо
байлдааны салбартай мөрөгдөд одоо хэвтээгээрээ тийм ээ дайсны эсрэг хоригдж байлж жагаад дайсны сум одоо газар хаваад ингээд зүрхээр нороод ингээд тэр шинээл нь өөр одоо тэр 43 оноос хойш тийм ээ тэр ээж нь аваад ингээд улаан утсаар торгоо шатаад тийм ээ энэ музейм 83 онд ашиглалтанд ороход миний хүүгийн одоо хамгийн сүүлд өмсчихсэн шинээл байгаа юм шүү гэдэг ингээд бэлгэлж байгаа. Энэ бол бас маш ховор хүнд үзмэр байхгүй. Одоо энэ чоны дахан арьс марс гэдэг бол одоо зүгээр энэ дууралж яг л хэлж ирчих үнсч орж ирсэн. Энэгээр бол соёлын хос хүнд өгдөө яалтчгүй орж байгаа юм л да. Ер нь яг үгүй аливаа улс орны тусгаар тогтнолын төв бол тийм ээ. Тодорхой нэг нутаг дэвсгэртэй байх хэвээр. Тэр нутаг дэвсгэрийг одоо эмжээрлэн хязгаарласан хил хязгаартай байх хэвээр. Хамгийн том шалгуурд нь бол энэ юм байгаа. Үүнийг одоо тийм ээ хил хязгаарын төвх хилжтийн явуулсан тэмцлийн төвх тусгаар тогтнол хилийн халдчгүй дархан байдлын төлөө явуулсан. Энэ бүхнийг энэ манай улсын хилийн музей тэр одоо дээр үе тий хүн нэгэн үеэс ахгуулаад өнөө хүртэлх одоо 2200 гаруй жилийн одоо түүхэнд хилийн түүхэнд холбогдох баримт их сурвалжаар баяжуулан олон нийтэд зэрэг дайчдад бие бүрэлдэхүүндээ тайлбарлан таниулах үүрэгтэйгээр л одоо өнөө хүртэл одоо тэр 1983 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Бид музейг цаашид өргөжүүлэх, сан хөмрөгөө баяжуулах ингээд төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Мөн цаашдаа одоо виртуал музейтэй болох ийм зөвлөлт тавьж ажиллаж байна. Тэгээд зөрүүлтийн байртай болсноороо нэгдүгээр тус музей олон нийтэд нээлттэй хүртээмжтэй ажиллах, музей үзмэрүүдийн аюулгүй байдал хангагдаж ажиллана. Мөн залуу үеийнхэнд одоо тусгаар тогтлын үнцнийг ойлгуулах, цэрэг эх орон чөлөөийг төлөвшүүлэхэд хөв нэмрээ оруулах нь дамжихгүй гэж бодож байна. Хүннүү гүрнээс эхлэлдээ Монгол улсын хилийн түүх хэрхэн бүрэлдэн тогтсон, Монгол улс хөрш хоёр улстайгаа улсын хилээ хэрхэн тогтоон баталгаажуулсан түүхэн баримт бичиг гэд эх орныхоо төлөө алтан амиа өргөссөн Хилчин баатруудын хувьс хэрэглэл зэрэг өөр хаанч үзэж харах боломжгүй ховор нандин үзмрүүдийг та улсын хилийн музейд ирж үзэж сонирхоорой.